Хүний амьдралын нандин дурсамжуудтай бид хамт Ганган брэнд. За эрхэм хүндэт үзэгч та бүхэндээ NTV телевизийн уран бүтээч хамт олноос бэлтгэн үзүүлдэг Ардын хувьсгалын 100 жилийн он жилийн бид та бүхэндээ Монгол наадмын алтан шар зурхаад төрийн түмэн ихээр тодорч байсан хурдан хөлгүүдийг эрен бид араагаар нь танилцуулдаг 100-ны хөлгүүд цуврал нэвтрүүлгийн 31 дахь дугаар эхэлж байна. За 31 дахь дугаарт Доронтой аймгийн Баян Түмэн сумын харьяат Монгол улсын тод манлайвч Ононгийн Баттүлгийн халдсан азраг, их насныхын морины дугаарт Завхан аймгийн Тосон Цэнгэл сумын харьяат Монгол улсын тод манлайвч Төмөрбаатарын Галбадрахын хурдан халиу морины талаар та бүхэндээ хүргэнэ. За одоо бол Монгол төрийн их баяр наадамд нэг төрүүлээд аман хүзүүцсэн алдартай хурдан азрагнууд одоо 31 дахь дугаараас одоо эхлээд шувтарч байгаа. За ингээд 32 дахь дугаараас бол Монгол төрийн наадамд төрүүлээд айрагдсан хурдан хөлгүүдийг одоо та бүхэндээ оруулах болно. За ингээд өнөөдрийн бидний нэвтрүүлэг урилга хүлээн авч хүрэлцсэн ирсэн хоёр тод манлайдаа баярлалаа. Сайхан хаварцгааж байна уу? Сайхан хаварч байна. Сайхан хаварч байна. За тэгэхээр Монгол наадмын 4 9-аар азрагныхаа зочноос эхлээд асууя. Өөрөө ч уугуул нутаг Төвэнгийн сэргэлэн харьяагараа Доронтой аймгийн Баян Түмэн сум гэж явж байгаа. Дорнот нутгаас улсын наадамд төрүүлсэн одоо анхны азраг баг. Түүх ер нь бол түүхээрээ л үлдэн түүнийг одоо хожим ховн хинч засдаггүй гэж ярьдаг. Тэгээд өөрөө бол 1989 онд улсын баяр наадамд хүүхэд байхдаа морионад халдсан морио унснаас 30 жилийн дараа улсын наадамд азраг төрүүлсэн тийм ээ. Тэгэхээр одоо бас халдсан азрагныхаа удам өгчлийн талаар нэг сайхан яриад гаш даргангийн адуу бас одоо Данзан нэмийн хүрэн гэдэг азалтай азрагны ээж гүү их удамд норсончл гэж ярьдгийн. Тэгээ одоо сүүлийн үед бол хүмүүс бас нэг морины удмыг тийм юм гинлээл гээл өөр өөрсдөө хөрөөл ярьдаг. Яг эзэн хүний хувьд миний халдсан азраг ийм л удамтай юм да гэд манай үзэгчдэнд сайхан танилцуулаач. За халдсан азрагны эцэг болохоор одоо дундгуугийн Эрдэнэчил зүүн гэдэг төмөр зам Эрдэнэчил байхгүй шүү дээ. Тэрний нэг хүр азраг бас улсад нэг 10 дээр 3 ч тавьчихсан байл. Одоо мөнгө үлдээ эцэг нэгтэй хүр азрагны төл одоо даргангалаад бол да. Их нь болохоор одоо хэмтэхгүй хар морины төрсөн дүү гүнээс гарсан. Халдсан гүнээс гарсан л. Тийм л атвал та. Тийм л дөө. Ер нь тэр их халдсангүй хэмтэхгүй хар морины төрсөн дүү гэж байна. Ер нь дээд талдаа ямар одом орд юм бэ? Ингээд нэг улсын наадамд одоо энэ төрүүлж яригадаад байгаа мордыг ярихлаар нэг заавал нэг алста тийм ч хурд азраг тийм ч мундаг юм гээд л удам ороод ах юм. Тийм тэр чи одоо нэг маргу хээрмээр ордог үстэй бас. Хар морон дээр чинь бас. Маргу хээр. Тийм. Хураад дандны ууран бас орж ийн. Хүрний харгууг хэмтэхгүй худалж авсан гэж ярьдаг байхаа тийм ээ. Тийм. Тэгэл удмын хувьд бол одоо манай энэ бас ави гайгүй гэсэн адуунууд бас орсолдоо хийж талт нь бол тийм. Халдсан азрагыг морин тойруулга одооны ер нь огшил ямар талдаа орс азраг юм бэ? Тойруулга удам бас орсон байх тийм ээ. Тийм цавдар халдсан азрагны төл цохрухаа гэдэг. Ухаатар бас тэгээд. Солонгийн төл цохрухаа гэж азраг байсан. Төрөнд тэгээд тавиад хийж нь гарсан. Тийм л удамтай азраг. Одоо Монгол төрийн наадамд нэг ариг төрүүлсэн дандаа энэ бол азраг ихмэр болоод үзүүлсэн амжилтаар нь ирэн билж байгаа ийм одоо дистараатай юм. Ерэн зүгээр нэг төрийн наадамд төрүүлж яригдсан одоо Багдаа нэг олон жил хурдлж бай уягдж байгаагүй атуунууд гэдэг дийхнүү юу ээжд ярьдаг ус одоо бол бас цаг өөр болчихжээ. Халдсан азраг даагнаасаа эхлээд ер нь нэг хурдлж эхэлсэн байхаа тийм ээ. Тийм дааганда улсын наадамд оролдоод нөгөө юугаар таслаад яадаг шүү дээ. Нөгөө Баян хотод гэдэг. Баян хотод. Тийм тэгээ Баян хотод орж ирсэн дааганда. Төв цэнгэлэхэд соллуулсан уу? Тэг өөрөө бол нөгөө очиж соллуулдаг нөгөө манайх нэг нөгөө бүхд нэг даагууг үддэг шүү дээ. Тийм даагийн оронд нь авч соллуулаад тэгээд өөрийг нь бол авч соллуулдаг. За. Тэгээ хишгийнхын нэр дээр Баян хотод орж ирсэн. Оо за. Тэгээд дааганда эн чинь нөгөө нэг жижигхэн одоо нэг усны найр тийм нэг жижиг наадмуудад бас нэг хэд төрүүлсэн юм чинь. Тэгсэн манай надагтаач очиж төрүүлээ. Манай дүүгийн усны дайхан төрүүлж. Тийм манай нөгөө хүү аваад яваал уралдаад ирлээгээд. Тэгээд нөгөө уйчтий оюуны хагхогийн наадамд бас аригдсан шүү дээ. Доо жаргалын наадам болоод тэгэхэд дааг бас 4 ордог. Тэгээ шүдлүүр их хурдан байж байгаад хүүхд нь унтсан юм. Улсад. Тэгээ шүдлэнтэй нөгөө Санжадан баваргын бас нэг наадам болоод тэнд бас нэг гайгүй давгүй хол төрүүлжсэн. Хязаалан болохоор юуны хязааландаа энэ ч бас нэг сумгаанаар яг мөр бариад авсан чи актер нөгөө юу байхгүй.
нэг болохгүй байгаа чинь хөөс хүмүүс нь гарч ирэхгүй. Тэгэхээр нөгөө буцаагаад банахт оронтод мөр үйдээс тэгээд буцаагаад гадуулаа юун дээр авчиж тавьчихгүй. Гүү нөгөө том азрахтаа дунд тэгсэн чинь нөгөө том азарнуудаас зодолтой гүүгийг хураах гээд. Тэгээд бас юу тэгвэр хэрэг тариад харна. Буцааж авчираад. Тэгээд нөгөө ойр зур жоох ажил хийж агаад тэгээд бүсийн нааданд оролдоод тэр баг нурын бүсэд 3 болсон тийм ээ. Тэгээд соёл азраг хавчигшүүд нь гарцсан байж байгаа улсад мууцсан. За инхүү Монгол төрийн хоёр наадам Төв аймгийн Угтаа цайтан сумаас халуун азраг төрүүлсээр Угтаачууд улсын баяр наадам дээд 4 насны мөр төрүүлэгдээ. Саян Намбугийн хонгор зайртмөр Баасан дэшийн хул соёолон Баян Жаргалын Баттарын Бидэр талиун азраг төрийн наадам төрүүлснээр инхүү дээд 3 нас Угтаачууд төрүүлгэж Монгол төрийн наадамд одоо нэгэн өөрмөц амжилтыг төлөвлөлөө. За мөн үзүүн дээр нь Дорнот аймгийн Баян Түмэн сумын уяас Ононгийн Батүлгийн халдсан азраг 519 номерт мөн чулан худалдан азраг Онон Тодмондагийн уян дээрээс мордож төрийн хоёр наадам түрүү айрыг турдалж байна. Наран хонгор гэдэг азраг Баян Батын Наран хонгор гэдэг азраг 3 турдалаа. Тодмондоос даваа хүүгийн хүү. За 4 дээр Нэргүн Атарын зээ талзан азраг 4 турдалаа. Ган хуйгийн Молор хүрэн 5 турдалаа. Эрхэм хүндэт наадамчид Дулуур төрийн 2227 Их Монгол улсын 812 Ардын хувьсгалын 97 жилийн үндэсний баяр наадмын их насны мордын уралдаанд төрүүлж яригдсан мордын цолыг Оёл таймгийн шарга сумын уул Налах дүүргэн харьяат улсын морь цоллооч Энг Туяагийн Хүрлбаатар дуудана. Эрхэт бүхэн Монгол улсын үндэсний их баяр наадам толгор төрийн 2227 жил Монгол улсын 812 жил ардын хувьсгалын 97 жилийн улсын баяр наадмын хурдан мордын уралдааны азраган найрагдаж төрүүлсэн энэ латар турдан хөлгүүд нь Төв аймгийн Угтаа цайтан сумын алдар туяач Баян Жаргалын Баттар Дорнот аймгийн Баян Түмэн сумын харьяат улсын мандаа уяач Ононгийн Батүлэг Төв аймгийн Баян цагаан сумын Монгол улсын алдар туяач Даваа хүүгийн Баян Бат Хинтээ аймгийн Баян Оваа сумын алдар туяач Нэргүн Атар баяр Хөвсгөл аймгийн цагаан улс сумын аймгийн алдар туяач Дорж хүрвэн ган хуйг нарын өтгөн сүргийн гүний унгууд илээ Хангай дэлхийн сүрийг батруулах шамыг амтны хандан шүүгүй баяр цэнглийн манлаа баярлах наадам бүрдэн нуцаллуугүйгч мянган ахны дөрөндөн метр шүүгүй хурдаж нянсан жулаа сонгонгүйдэг Төмөн ахны дөрөндөн төдөллүүгүй хурдаж төмөр туусаа сонгонгүйдэг Заандрын соёогон ярилцуудан замул сургаан хөдүүгээ сунгаад Хосаахан жихээ солболцуудан төгрөг харнуудын эргэлдүүлэн Худай сайхан зогоон готолцуудан тураг сайхан биеийг холболцуудан Шашин сайхан дэлийг самболцуудан шанам сайхан сүүлийг сагсалцуудан Эрдэн дөрвөн дуурайг ялалцуудан эрчим дөрвөн дуурайг яралцуудан дайрчилсан дайнгийн хүлэгд авчиж гарсан хангай бүг Даяарын гайхамшигт ханзууцаагаад тэдэр хурдан хөлгүүдээ Эрхэм хүндэт наадамчид Дулуур төрийн 2227 Их Монгол улсын 812 Ардын хувьсгалын 97 жилийн үндэсний хоёр наадмын их насны мордын уралдаанд төрүүлж яригдсан мордын цолыг Уурхан аймгийн Хайрхантаа сумын харьяат
улсын морь цоллооч Бямдоржин цогт баатарлууллаа. Шагнал дэд үндэсний хоёр наадмын зохион байгуулалт хорооны дарга Монгол Улсын шадар сайд үзэл сайхны нэгдвшин үндэсний хоёр наадмын зохион байгуулалт хорооны дэд дарга нийслэлийн засаг даргууд Улаанбаатар өвчин захирал сундын Бадуул үндэсний хоёр наадмын зохион байгуулалт хорооны нарийн бичгийн дарга нийслэлийн засаг даргын хамгийн азан дарга Магнад Оржин Утхан Баяр үндэсний хоёр наадмын зохион байгуулалт хорооны хурдан морины салбар хорооны дэд дарга нийслэлийн засаг даргын хамгийн азан зэргийн штабын дарга Жавзмаагийн Болдбаатар үндэсний хоёр наадмын зохион байгуулалт хорооны хурдан морины салбар хорооны нарийн бичгийн дарга Цэвэн Доржин Гадуудархнаар гаргуулж байна. Тэгээд хойдон жил улсын наадам төрүүлсэн. Тий, дараа жилийн тэгээд улсын наадамд төрүүлсэн. 1989 онд өөрийн хувьд халзан морин онж улсын наадамд аман үзүүлсэн цагаас 30 жилийн дараа халзаа зэрэг төрүүлгэжээ. Хүмүүс нэг юмыг л байнга асуугаад байдیں۔ Танаа нэвтрүүлэгт энэ улсад төрүүлэх хэмжээнд уягдсан тэр морд ер нь яаж уягддгийг, яаж идэлдгийг гэдгийг энэ уяачдаас асуугаач гэж. Одоо бүхчүүд бол ярьдаг тэр жилээ төрүүлэх бүх нэг дээгүүр барилдах бүх нэлээ өнгөтэй хүний нүд нь мэдэгдээд идэв гэж. Манай уяачид бол морь бол бүр илүү мэдэгдгийг. Халзаа зэрэг ер нь төрүүлдэг жилээ ер нь ямар шуухан байв? Гэхдээ хурд жил нь бас улсад төрүүлсэн байсан. Гэхдээ аман үзүүлсэн байсан. Тэгээд урд тэр жилч бас гайгүй уралдууд уралдахаар бас төрүүлэх хэмжээнд байж байгаа. Тэгээд жоохон хүүхдэн жоохон бас нэг жоохон тийм унаад тэгээд нэг халтаргаатай тийм нэг бороотой жил биш аман үзүүлдэг жил. Тэгээд тэр жил бол бас нэг халиун одрохтой бол ойрхон уралд уралдчихар байсан санагдаад. Тэгээд дараа жил нь болохоор манайх энэ хойшоо цээлээд ногоон гарсан байсан. Тэгээд ер нь л хурдан л байсан л да ер нь. Норд нам үзүүлсэн байсан. Тэгээд тэр жилийнхаа сунгаануудад бас сайн байсан юм чи бас. Ямар ч гэсэн төрөгчих байх л гэж бодож байна. Үгүй аргасын гэдэг нь хүн хандрал өнөөдөр хаяхан байсан хүмүүс одоо нэг өөрийн биеэр гацсан өнөөдөр түрүү магнад уртаа ингээд ардын үйлчлэгийн 98 жилийн хойд Дүүэнгийн сэргийн сүмийн ононгийн математикийн хандсан газар төрөөж аман хөтөн дээр нь Улаанбаатар хотын хан уудургийн уяаж Түрк цулгын бар азраг ураг дээр Баян хонгор аймгийн Бууцагаан сүмийн уяаж Нэмийн Баттумрын хонгор азраг за Нэмийн Баттумрын хонгор азраг 3 туртаа за урдан азрагны уралдааны 4-ийн азрагыг одоо та бүхэндээ харуулъя. За урдан азрагны уралдааны 4-5-ын 2 азраг орхон Архан аймгийн Хотон сүмийн уяаж Арднагийн Дулам сүрэнгийн хар азраг Айргийн 4-дэр урдж байгаа Хөвсгөл аймгийн Дорногов аймгийн Хөвсгөл сүмийн уяаж Эрдэнэ хотын хул азрагыг Гамболтын Инкватор уяж Айргийн 5 туртуулаа. За баярлалаа. За баяртай байна. Тий. Улсын наадамд олон ам үзүүлсэн. Төрүүлдэ бас. За чи 2003 онд одоо хөрөнгө азрагыг төрүүлжсэн баг шүү. Анхны энэ хуудлуудгийн анх одоо мөр уралдахад хөр азраг, алтан гэрлийн хөр азрагыг төрүүлж ирсэн. Тэрнээс хойш нь баг азраг төрүүлэг байх. Дандаа ам үзүүлсэн. Милээд азраг ам үзүүлсэн шүү. Тий. Халзаа зэргийн хавдан мөксөл амжилтын талаар хөөе халсан мэлгээр ардхан бас амар хурд азраг тийм ээ. Тий энэ одоо тэгээд эцэг талаас нь дарган огширтай их тал нь бол одоо хэмдэхгүй адууны одоо тэгээд тойрол гадуур юм заадаг. За өнөөдрийн их насны морины Эренбээр нь бол одоо улсын баяр наадамд төрүүлээд айрагдсан морь бол Монгол улсын хэмжээнд одоо 32 байдгийн байна. За ер нь бол 33 дахь дугаараас эхлээд 100 хүртэлх бол дандаа тэр их баяр наадамд төрүүлсэн морьд бол одоо манай нэвтрүүлгийн зочин хомирд орхон. За их насны морины шалгуур бол нэлээд өндөр, их насны морь болоод улсад төрүүлээд айрагдсан морьд бол одоо их цөөхөн байдгийн байна гэдгээс нь эндээс харагдаж байна. Яг одоо бидний цаг үед бас хурдалж байгаа Монгол улсын тодмон лавж Галуудархын одоо хурдан халуун морь өнөөдрийн дугаараар ирмэнд орж байна. Тэгээд та бас одоо халуун морьныхаа талаар ер нь таны халуун морь ямар удамтайг энэ талаар манай үзэгчдэд сайхан мэдээлэл өгөөч. Халуун морь миний бор морины эцэг бор азраг байдаг. Бор азрагны эцэг их солиогүй төрсөн дүүгүүг миний даах шүтлээ улсад аригдсан алзаа азрагандаа өгөөд хэргүү гарсан. За. Хэргүүгээ тогоо хар гэдэг одоо миний тоогоор азраг болох тэр Төв аймгийн Барнуурын Гончиг дөржихэд Монгол улсын алдарт байж. Гончигийнхаа өгшөн онгор гүнээс нөө Монгол хөрөнгүүдийн хөрөнгүүг нь би авсан. Тэгээ хөрөнгүүг тэр Сугатраа асахтай хөрлөө гэж хүний хараа зэрэг нийтэлв. Эргүүг хараа зэрэгэнд авраалгаад байсан. Тийм ч үү. Ер нь бол энэ хүмүүс бас нэг яриад ах шиг шүү. Ер нь энэ Монголын энэ хурдан алдартай адуунуудад төрүүлж яригцаад заавал 6 байдгийм байна гэд яриад ах шиг байна. Нэг яг нэг 6 гэдэг чинь одоо нэгэсэндээ нэг юмны босгоч байд юм уу? Бас нэг
нэг адуунд хизээ нэгэн цаг сургаал нь эрт сургаалх шиг тийм. Таны халиумор чинь даагнаасаа ихтэлж уягдаад улсын наадам зургаалсан байхаа тийм ээ. Тэгсэн дааг нийслэлийн ордод төрүүлээд тэр жилээ улсын наадам зургаалсан. Их талдаа бас Сүгбаатар нөгөө хурдан хандгаараа их эмигийнх нэг барсан гэдэг. Тийм удамтай мэлээ. Дааг улсад зургаалаад шүтлэн нүрдэ ордод очиж ам үзсэн. Багнуурын 17 онд. Тэгээд залуу бас нэг юм болохгүй байсан байх шиг. Соёлон хаврын уралдаанд амаа үзүүдэд тэгээд төрийн наадамд амаа үзүүдэж. Тэгээд дараа жил навчмөр бас сайхан уягдаж төрийн наадамд төрүүлж төрийн төмөйхөр цаллуулсан. За азарган хээр соёлон үе нэмэх бандагийн хээр соёлон аман үзүүн дээр хэвээрээ. За ингээд өнөөдөр Монгол төрийн их баяр наадам тулгуур төрийн 2229 их Монгол улс байгуулагдсны 814 ардын хувьсгалын 98 жилийн үндэсний их баяр наадмын хурдан соёлонгийн уралдааны түрүүч барайны зурхаараа орж ирж байна. Агваа их удам орны алтан хоймор улсын сэлэн нутгаас мөнгөн өшөө төлөг компани захирал давг самбуугийн очир сүрэнгийн зэр соёлон Монгол төрийн их баяр наадам түмний ихэн алтан жилөө өргүүлэхээр барайны зурхаа тасран одоо авч ирж байгаа хүчийг та бүхэндээ ханиулж байна. За хүүхэд нь бол одоо эргэж хараад байгаа болтой байна. За өнөөдөр одоо зэр соёлон бол нэлээд доохон талаас гарч ирээд ингээд төрийн түмэн ихээр тодорч өргөн сэлэн түмэн өнөөдөр ардын хувьсгалын оюун хоёр наадам соёлон төрүүлгсэн давг самбуугийн очир сүрэнгийн зэр соёлон байлаа. За ингээд хурдан соёлонгийн уралдааны арын үрээнүүдийг манай зурагчийн дунд одоо дахиад харуулъя. Ардын хувьсгалын 98 жилийн үндэсний их баяр наадмын хурдан соёлонгийн уралдааны аман үзүүн дээр Завхан аймгийн Досон цэнгэл сумын харьяат Сэрэтрийн баяр сайхны халиун үрээг нийслэлийн алдарт уяач Улаанбаатар хотын хан уул дүүргийн харьяат Мягмар сүрэнгийн алтан очир үйж аман үзүүн дурдлууллаа. За халиун соёлон гээд морин соёлон төрийн их баяр наадамд аман үзүүн дурдлаа. За айргийн 3-т Баян хонгор аймгийн Баян булаг сумын харьяат Манлай уяач Чин Батын махбодын зэр соёлон улсын алдарт уяач Цаашгагийн Эрдэнэбат үйж 3 турдлууллаа. За 4-ийн соёлон харуулъя. Булган аймгийн Сайхан сумын уяач Сандгийн Нэмж үеийн Сартай халдар үрээг Дорногов аймгийн Сайншин сумын харьяат Ангийн алдарт уяач Адуучийн Нэмбаатар үйж 4 турдлууллаа. Айргийн 5-т Увс аймгийн Тэс сумын уяач Цогточрын Данди ядмын Цоохор үрээг Төв аймгийн Баян Унжуул сумын харьяат Монгол улсын Манлай уяач Түмэн дэлгэрийн их баяр үйж айргийн 5 турдлуулж наадамчин олноо байсаглаа. Таны амьдралын нандин дурсамжуудтай бид хамт Ганган брэнд. Хүмүүс одоо халиуморыг бол ер нь он оны улсын наадмын бичлэгийг бол бид нар ямар үзчихсэн биш. Гэхдээ одоо тэр урдны түүхэнд ямар байдгийг бол мэддэг. Ер нь их насны морь бол жин үдийн халуунд морддог. Дээр нь хамгийн холоос иргэдэг. За хамгийн одоо их шанс шавсан уралдаан, уяа шаардсан уралдаан бол их насны морийг гэж ярьдаг юм байна. За төхөөрөмж эргээд унаадл гац цухтааж байгаа төрүүлсэн мөр гэж ер нь төрийн наадамд ер нь байдгүй гэж хүмүүс ярьдаг юм байна. Одоо тэр болгоныг бид нэр үзсэн биш. Халиумор улсын наадамд авчигмөр төрүүлсэн ер нь нэг төхөөрөмж эргээд унаадл өнгөж байгаа төрүүлсэн байх шүү тийм ээ. Таны хувьд ч одоо хоёр чих насны мөр төрийн наадамд төрүүлгэж үзлээ. Ер нь энэ их насны мөр гэдэг энэ амтэн тэгээд энэ уралдааны талаар ер нь ямар шохон бодолтой явд юм бэ? Хүмүүс азраг морил гэдэг ах шиг байдаг тийм ээ. Зарим хүмүүс соёоломж гэж л байдаг. Гүй яа одоо анх моринд ороод би ч одоо хожуу бас моринд орсон 2007 онд. Төрийн наадамд бас нэг их насны мөр төрүүлгэж үзэх юмсан гэсэн бас мөрөөдөл байсан. Тэгээд бас яг хоёр чих насны мөр бас их сони юм билээ. Манай завхны тасан цэнгэл би тасан цэнгэл төрж өссөн хүн л дээ. Тэгээд Монгол төрийн наадамд 93 наадмын төрөө авсан одоо Монгол улсад хамгийн анхны сум юм билээ. За тий. Шагж гэж одоо Монгол улсын авраг Сэргийн шагж гэж юм. Таах бах 41 сумнаас 41 онч. Тэгээд нутгийн хөгшчүүдийн тэр анх одоо яман моринд ороход одоо нэг даагч болтоход дөрүүлэгчвэл одоо манай сум бас Монгол төрийн наадмын 93 наадмын төрөө авчих гээд байна. Тэгээ одоо минийх гэхээсээ илүү одоо энэ бас энэ
Нутаг бол бас сумар нутгийн иргэдийн хүлээлтч гэдэг юм уу. Тэгээ би одоо тэр орон нутаг төрж өссөн хүний хувьд тийм хүсэл мөрөдөл байсан. Тэгээд бас яг уул ус маань харж одоо бас яг манай бараа аймагт бол их мөрөө бид нэр их одоо дээдэлдэг. Тий. Бидрэг одоо хүүхэд байгаа байхад бол азраг соёлын лалид ордуулцдаг. Их мөрийг бол бас их дээдэлдэг. Тийм байсан. Тэгээд одоо бас яг дунд энэ нийтлээ одоо чин сэтгэлээсээ олон жил зүтгэж явсных юм анх эхлэхээсээ одоо сэтэл зүв байх хэрэгтэй гэдэг. Энэ мөрийг сайн адуутай болох юмсан гэж бас хожоо орсон ч гэсэн бас их хичээл зүтгэл гаргасан. Тэгээд тэр наадмд бас нутаг уул ус мань харж одоо энэ хүнтэй гүмгээ явсных ч гэдэг юм одоо хөгчүүд ярьдаг. Тэгээд тэрийнхээ наадмд сайхан хоёр ихнээс мод төрүүлсэндээ бас би өөрөө бас бахархаж явдаг. Сая та ярьлаа ерэн зүгээр яг ингээд нэг моринд орсон хүмүүсийг нэг хэд одоо хуваадаг юм байл л да. Яг энэ үзэгч хүмүүсийн нүдний өмнөсгөөс харахад зарим нэг хүмүүс одоо багаасаа хөдөө өсөөд тэр адуу малын дэргэд өсөөд хөчнөө олон жил тэрнээс хөндөрсөн ч гэсэн өнөө багын юм нэг эргээд нэг гинтхэн моринд орд юм. За хоёр дахь нь гэвэл бол одоо бас нэг олонний дунд орё тийм ээ. Ерөн зүгээр нэг олонтой сайхан явъя морь их хүнийг хүнтэй танил болгодог юм байна гэдгийг олон хүн ярьж байна л да. За ийм зорилгын үүднээс нэг хүмүүс ордог юм шиг байна хэсэг бүлэг хүмүүс. За гуравт нь яг сүүлийн үеийн морины уралдааныг харж байхад ингээд нэг бас нэг сайхан алдар цолтой болъё ингээд үндэсний спортоор ингээд явъя гэсэн нэг ийм олон хэсэг хүмүүс байна. Та ер нь тэрний алинд нь орох вэ? Таны дээдсүүл ер нь багада морь үйдэг байв. Та ер нь яагаад морь үйх болсон бэ? Би ерөөсөө багада сувил өвдөрлөсөн. Одоо малнаас жоохон хол өндий. Тий, манай аав бол жолооч хүн байсан. Ээж маань тасангийн модны үйлдвэрт бас зүгээр одоо энгийн ажилтан хүн. Насаараа л үйлдвэрт ажилласан. Тэг хүндээ байсан ч гэсэн одоо Монгол хүний генд байд юм болоо. Тухайн үед бас яг бидний бас одоо морин дуруу татаж дээр улсуудыг бас үлгэр дуурайл авч орж байсан. Эсвэл тэдрээс бол айлуулахаар үлгэр дуурайл авч бас энэ сайхан үндэсний өв соёлоо авч явахыг л хичээж. Тэг хүн болгоны л одоо генд байд юм болоо л гэж ойлгосон. Тий. 2000 та ер нь 2007-8 оны үеэс эхлээд моринд орсон баха тийм ээ. Тэгс. Анх ер нь ямар хүмүүстэй нэрж морилжлаа та? Монгол Улсын тодмолооч бэлэг дэмбэрэл бид бас яг сайхан гинбүү сайхан найзуудаас тэгээд бэлэг дэмбэрэл гаавыг тодмолоо манай бандгаа. Тэгээд энэ усуудтай бас одоо таарж нөхөрлж анх бол моринд уруу татгчиж орсон. Монгол Улсын тодмолоо Шалтан гэрэл ах маань одоо энэ улсуудын бас яг сайн улсуудтай бас олон насны зэрэг байгаа үеийнгийн бас сайхан найз нөхдөд өрөөнд манай бандгаа эдгэрч бас энгийн сайхан шүд. Тэ тэр морины үржлийг бас одоо чин сэтгэлээс аливаа юмыг одоо анхны сэтэл ихцэг байх хэвээр юмыг болоо чин сэтгэлээсээ хийх хэвээр ээж аавын хүмүүжил бас яг хөдөө орон нутаг төрж өссөн тэр олон сайхан хөгшчүүдийг бас юмыг хийх чин сэтгэлээсээ хийх хэвээр миний ээж аав бол их хөдөлмөрч улсууд л та. Сайхан адуутай болъё, сайхан уралдъя. Тэр морийг одоо та хэлж юм л да янз янзаар одоо улс төрч гэдэг юм олон нийтэд танигдчих гэдэг юм бас залуучууд бас яг тийм өнгөцгөн байдлаар бол моринд орж байна. Аль болохоор одоо юмыг төгсөх юмсан энэ сайхан юмны бас утга учрыг нь ойлгох юмсан гэж хичээл моринд орсон доо. Сайхан адуутай болох юмсан тийм ээ. Одоо Монгол төрийн наадмын төрийн аавна гэж бол бодож байсангүй. Төрийн наадманд бас яг манай баруун нутгийн их насны морийг их шүтдэг, бэлгшээдэг. Төрийн наадмаасаа бас нэг айраг авчихсан л гэж би бодож байсан. За ингээд ардын өвсгөлнгээр 9 жилийн өмнөсний хоёр нааданд Мегмар сүрэнгийн алтан учрын байсан Завхан аймгийн Тосон сонгон сумын Төмөрбаатрин налуудрах Тодманлагийн халуун мөр төврөггүйхэн дөрөв магнатурд төрийн түмэн гэхээр тодорлоо. Завхан аймгийн Завхан мандал сумын Цэрэн дөржимэн күйгийн янзаг савтар мөр аман хүзүүдэж Завханыхын дөрөв дэх хэмснэмэр төрүүлээ. Монгол улсын мандал байж баяр сайхны 5 гүжрийн үйсэн Говьлтай аймгийн халуун сумын Ган номрын жавхан төгсөн Живэр термор 3. За дөрөв турдас нь Тодмандаж Төмөрбаатрин налуудрахын мормор хасагдаад дөрөв Дорн аймгийн уяач Жаданбын үйсэн, Жаданбын болдын үйсэн, Ховд аймгийн Буянт сумын Батсүрийн Эрдэнэ баярын загалмаар дөрөв турдалж Говьлтай аймгийн Маян улс яриад Монгол улсын Тодмандаж Дав дөржин Баатрин зэрдмөр айргийн 5 турдлан орж ирж наатанчин одноо байсагж байгаа нэ. За зэрдмөр бол одоо өнөөдөр 25 км-аас одоо ерөн нилээн одоо шанд ашигхан уралдаад. За Монгол төрийн наадам навтаа хуртаа өнөөдөр үнэхээр одоо сайхан болж байна. Их баяртай байна. Тэгээд Монгол морин тойрог сэтгэлээр зүтгэсний үр дүнд үнэхээр өнөөдөр бас халуун морь маань төрүүлж байна. Бор морь маань төрийн төмийн их бор морь маань хайрагдлаа үнэхээр их баяртай байна. Тэгээд жил дараалал төрийн их баяр наадам их мөр төрүүлээ. Тийм ээ.
Өөрийн унгамар дудам мөчтэй хандлаар. Энэ миний тогоо хар гэж азарган нийтэл энэ боломжийг ашиглаад төгсөн сайхан буура алдарт ороош та. Бас үнэхээр баярлж талархаж байна. Төв аймгийн Барнуур сумын хараас Монгол улсын алдарт байж гончжуу ахын маань одоо нүдам. Тэгээ энэ үнтэй одоо бас уулзаж очиж чадахгүй байсан. Тэгээ манчиг дорж ах. Тэгээ одоо нүдам. Тэгээд үнэхээр сайхан уралдлаа. Тэгээд Монгол морины төлөө хоёргүй сэтгэлээр олон жил зүтгэсний үр дүн гарч байна. Би өнөхөр туйлаас их баяртай. Тэгээ Монголын ард түмэнд бүгдэнд баяр наадмын мэндэргий, захынчуудаа бүгдэнд нь баярын мэндэргий. Бүрэн эрхэд бүхэн Монгол улс готлороо төртөсний хөвөр цэнгэл түмэн олны дэлгэр цэнгэл толгор төрийн 2229 их Монгол улс байгуулагдсны 814 ардын хөвсгөлийн түүхэн яруултар тэр 9 жилийн хөвөр цэнгэл наадмын Хурдан шандас төлгүүдийн уралдаан төрүүлж ярагдсан төмөн ихүүдийн алтар салыг эсрэн өмнө нарталан наадамчид дайлтхан санард болвол Төрөө магна төмөн ихэр завхан аймгийн досон цэнгэл сумын харьяат Монгол улсын тодмонлоо яаш төмөр атрын гал өдрхийн халиун аман хүзүүн завхан аймгийн завхан мандал сумын уяа цэрнэр жимэн хуйгийн цавдар айргийн гуравт говьлтай аймгийн халиун сумын уяаж Ган төмрийн жавхлан төгсөн хэр айргийн дөрөвт ховдоо аймгийн буянд сумын уяаж Батсүрийн эрдэнэрийн саарл айргийн тавд говьлтай аймгийн баян сумын угул Монгол улсын тодмонлоо яаш Тогдорчин Ганбаатарын зэрд Актнаа манлан дундаас ашна хөлгүүдийн дотроос гараагаар андасран хурдалж гацрын холлыг давчлан давхиж Уи холлын гацрыг туулаадэрдэг үсрэн дундаа шанграадэрдэг үнхэрийн нэг сайхан наадмын Үцгэлэн чимгэн болсон мянган актнаа шалгарсан манлай төмөн ихэ гандамрамга тагэрхэн зуцаа тэнхэлэгтэйгэр шүвтрахгүй жолоото ханган канцер хацаарта шилдэг нэмэртнийхэн шинж байдлын гэвэл цагаан лаваа шүтэттэй сарсан батмын уруултай цаграг бүрээ хамартай чандман нэртний толгойтой балаар эрдэн хөцүүтэй басан дэрмэндата булган сайхан сүлэттэй бусогооны шилбэттэй Ойсан ханын харах юм бол олорын хүмүүн зурсан юм шиг урдсан ханын нүцгэн бол уулангаан бог юм шиг ардын дууны айлгуут сайхан гიშгэндэн төмөн ихэн төрлөг болон өгөгцсөн төр улсын хаасэлтийг зөргсүргаараа милаасан төрөөлж аригдсан төмнийг хурдан буянгууд инвэлээ Их насанд төрүүлсэн мордийн цолыг Уранга аймгийн тракцны харьяат Чулуунбаатарын Данаажав цоллоо. Ардын хувьсгалын 99 жилийн үндэсний хөвөр нааданд төрүүлж яригдсан мордын цолыг дуудаж шагнадыг гардуулж байна. Төрүүлсэн аливаа морины шагнадыг Монгол улсын тэргүүн шадар сайд үндэсний хөвөр наадмыг зохион байгуулах хорооны дарга Янгогийн Содбаатар гардуулж байна. Аман хүзүүн дурдсан мөнх хуйгийн цавдар морины шагнадыг Үндэсний хөвөр наадмыг зохион байгуулах хорооны хурдан морины салбар хорооны дарга Батлан хамгаалахын яамны төрийн нарийн бичгийн дарга Халдсан хүүгийн Батүлэг бригадын генерал Батүлэг гардуулж байна. 3 төрдөлсөн морины шагналыг нийслэл Улаанбаатар хотын засаг даргын тамгын газрын нарийн бичгийн дарга Урт насан гардуулж байна. За өнөөдөр бол тэгэд яг хоо энэ азраг мөр хоёр бол одоо бидний үед яг эд уралдсан болохоор манай үзэгчид бол аль аль нэг нь сайн мэдэх байх. Зүгээр Монголын энэ эрдэмтэй уяачид эрдэмт гэж хэлдгийг нэг учир нь юунд байд юм бэ гэсэн чинь 3-400 мөр уралдаж яхад миний наадах чинь төрүүлнэ. За тэгээ 30-40 гүн унгалж яхад энэ хурдаа унаг төрчлөө гэж ярьдаг. Нэг өсөндөө хэл мэддэг тамирчин хүнтэй дасгалжуулагч нь яриад ойлголцоход бол бас тийм амархан биш гэж. Хэл мэддэггүй мордыг уяад эдлээ дөрвөн үлрэлд эдлээ за энэ төрүүлэх нэ гэдэг нэг юм Монголын эрдэмтэй юм уяачид байдаг учраас эрдэмт гэж хэлдэг юм гинэ. Тэгэхээр би Монголын эрдэмт уяачдын нэг нь бол Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Тодмонлаа явж онон гэж таны аав гэж боддөг. Манай нутагт бол ер нь бас нэг энэ л хурдан сайхан унаг төрлөөдөө энийг жоохон юмнаас хамгаалж байгаарэ гэдэг юм уу гэж манай өмнөх дугаард орсон Данин Сүрэнгийн зэглэл гэдэг азаргыг төрөөд Баян зохтын гун хайрхны баруун урд ингээд төрөхөд манад ганц хэрэгтэй гүнээс өмнө хэрэгтэй унаг гарлаа боохоноос хамгаалж байгаарэ гэж хэлсэн гэсэн. Тэг шиг халдсан азаргыг ер нь төрөх хавцаа. За тэгээд ер нь
нэг Хүхээ гэдэг нэг нэртэй байхаа тийм ээ. Хүхээ гэдэг чи одоо нэгэсэндээ бол энэ одоо энэ адууны урдлын хэсгийг л одоо хилээд байх шиг байгаа тий. Оонны Хүхээ гэдэг шиг тийм ээ. Нэрний талаар энийг төрөхтөн ер нь хурдан шуух газар болно гэдэг аав чинь ер нь юу гэж ярьж ирсэн бэ? Яг хоног босны чинь ээж талаас гайг удамтай. Тэг яг гай гусраагаад ямар ч үегээд дааг байсан. Тэр нь ч бас нэг жоохон тийм дайлаад дүүс юм даагандаас нэг. За. Намаасаа ингээд дайлж гараад тэгээд мөнгөөлч өөрөөс бас дайлдсан шүү. Тэгэхээр бас нэг тэрний жоохон юм байгаад байгаа болов уу гэж бодсон юм. Тэгээд даагандаад нэг тэгж байгаа нэг сүүл рүү гайг болчихсон. Эхэндээ нэг өнгөд сургаад явангууд ингээд юмтай тавхиулангууд юмас гарч ингэж ханардах байдаг гэсэн. Тэгээд сүүл рүү харин нэг жижиг наадам маадмар хөрх уралдаадсан чинь хамаагүй сурц суусан юм яасан. Тэгээд нөгөө баг бахын унаг бахын юм одоо унагнууд ч өгөөсөн нарийнхаа үзүүтэй байгаа шүү. Тий. Чи халдаа зарах ч өгөөсөн баг бахын юм хөдөөний юм том хөдөөтэй хөх хоолой сайтай одоо яндангийн хүүхэ гэдэг юм уу оонны хүүч гэдэг юм тий. Яг тэр утгаар нь л баг ерөөсөө унаг бахт нь бараг тийм юм нэрлэлцсэн байсан. Зарим хүмүүс үгүй халдсан гэхээр одоо энэ юуны нэр вэ гэдэг шиг байдаг. Одоо ер нь бол тэгээд энэ хүзүү болоо те өөрөө тийм нэг өргөн зузаан бялдрах уу нэг юмны бас нэг хүү юм бол нэг нэлээд бялдрах уу хүнтэй барилдахад ямар ч байсан бярдуулахааргүй тийм л азарх юм бол гэж би зүгээр дотроо харддаг юм. Тэгээд Монгол төрийн их баяр нааданд сайхан уралдсан их хурд уралдаан ч аман хүзүүцсэн. Тэгээ одоо цаг үед бол биднээс нэг юм асуудаг нь нөгөө өнөө тогтмол олон жил хурдалдаг морд яач юу? Төрийн нааданд 3-4 айрагдад төрүүлдэг азар болохоо л 2 жил 1 жил төрүүлээл юм уу 1 жил айрагдал болчлоо гэд хүмүүс ингээд ах шиг байна л да. Халзан азраг ер нь их хурдад аман үзүүлсэн. Тэгээд тэрнээс улсад төрүүлсэн. Тэрнээс хойш ер нь яаж уралдсан бэ? Яасан бэ ер нь? Халзан азрагч одоо тэгээ юу байсан? Тэр нөгөө сүүлд нөгөө өнгөрсөн жил нөгөө наадам болоо гэж хэлсэн шүү. Тэрний урд жил жоохон хөлн ерөнхийдөө нэг жоохон тийм нэг сунгаанаар хөндөр аваад тэгээд тэр жилөө уус уралдуулав мордуулав. Тэгээд сэргсэн сумын энд байж байгаад хой төлөө юунд аваад төмрөнд ингээд хой төлөө ингээд яраад ингээд юунд тастаачаад. Тэгэл ер нь уралдаан яахгүй тэрнээс ч бол уралдахаар нас асуул байсан. Тэгээд хөлийн бидний одоо хайхрамжгүй байдлаас ч гэх юм уу. Тийм юунаас болоод төмрөнд төлөө аваад тэгээд дуулгуугаар агаад адуунд авч. Одоо адуу үе удмаараа хурдалдаг гэд эцэг нь ч одоо сонмын бүрвэгийг нь далив гэдэг даргангийн алдартай хурд асрагны зураг даргангад ороход айл өхний жаазан тийм нэг өрөөсөн жил хөндлөөжихтэй тийм асрагны зураг байдаг. Тэгэхээр энэ бол бас л удамтай л хурд асраг байна. Сүүлийн үед одоо энэний төрсөн дүүн тийм хурд адуу, энэний төрсөн ах нь тийм хурд адуу ч гэдэг юм уу. Нэг ихээс ер нь ах トゥ нар нь яаж хурдалж байна? Яг халзаазрны дүү нэг хар азраггүй одоо хавчиг болж байна. Нөгөө мөнгөгийн нөгөө хурдаар тавиад гарсан. Тэр харыг нэг дааганд нэг жоох оролдож үзэл тэгээд нөгөө хэмжээ юм жоо өөрөө их том гарсан. Тэрийн тэгээд актер уяагүй тэгээд одоо азраг болцсон байгаа тэгээд охин ганц нэг адуу гарсан тэгээд. Яг 90 одоо ээжсэн гарсан юм бол одоохондоо орлоо тэгээд. Халзаазраг өөрөө төлн харин давгүй юм шиг өнгөрсөн жил зүүн бүсэд нэг зэр дүрээ 5-аар орсон. 5-аар орсон. Шүдлүүрээ. Тий. Одоо анхных нь төлөндөө. Анхны нэг 2 3 гарсан. Тэрнийх нь нэг нь хэсэг. Нэг халдсангийн болохоор энэ хинтийн баян мөнгөд нэг хүнд өгсөн зардсан байгаа. Тэгээд тэр бол тэндээ бас давгүй сайн тахиад байна л гэсэн. Тэгэхээр бас давгүй өөрөө бас төлөрөх чанар сайтай байж магадгүй юм л. Улсын баяр нааданд ингээд уралж байгаа мордыг яхад одоо тэгдэг гинэ. За жишээлбэл одоо манай дараагийн дугаарт орох Шарвын буурал гэдэг азрагны эзэн жижиг шарв гэдэг хүн буурал азрагныхаа тул алтан бэлгийн содон бэлийн халз азрагыг улсад төрүүлэх гэж яхад нуян дээр нь очиод зоос гүйлгэж үзчихсэн. За энэ содон бэлмийн чи витрийн мэдлээс гарсан байш хүүхдтэй сайн захаараа үзүүрийн уралдааны чамбайхан хийгэрэй гэж хэлсэн гэдэг юм лээ. Тэр яг нь ер нь бол энэ нэг зөв байна гэдгийг л мэдээд байна л да тэр хүмүүс. Би улсын нааданд төрүүлсэн их насны мөр төрүүлсэн бас нэлээ олон хүнтэй уулзаж ярилцаж үзэжсэн. Халиу морийг ер нь хавчиг мор урд жилийн соёл уралдсан байсан халиу морийг та ер нь тэр жил төрүүлнч гэдэг юм уу бор морныхоо урд нь оронч гэдэг юм уу ард нь оронч гэдэг юм уу ямар нэгэн төсөөл байв. Гэхдээ яг сонгоон дээр аятайхан л байгаа гэсэн ер нь тий. Дун сонгоон дээр манайх 61 сонгосон. Урд жил нь релизлээд басан төрүүлсэн. Нямжийн нэг зэрд мөр байсан. Тэгээ бас
айтайхан дараатай яваарай л манай Алтай очир манай Майко яач тэгж лээсэн ботер дагаа явж байсан. Та хоёулах нь аль тэр релиз дэдийн тэр зэрэг мөртөл цог явчихж байсан. Сунгаан. Тийм дон сунгаанд. Нилээ айтайхан байх шиг байсан. Тэгээд их сунгааны дараа нэг ирсэн би нэг гэрлүүгээ явчихад нэг ирсэн. Хай нэр шийдчих шиг боллоо. Энэ төрүүлэхээр болчлоо гэдэг чинь. За улсад. Тий өөрөө тэгж юм. Тэгээ одоо залуу хүн бас урд жил нь борморыг төрүүлэгдсэн. Би ч нэг юм ярих ш тэр залуу үнэхээр сайн хөдөлмөрлөж байгаа сайхан мундаг байж одоо дүү хамтарч одоо хийж штэ. Тэгээ дүү одоо бас урд жил нь бас борморыг төрүүлэгдсэн. Арай л бас ихтгэлтэй хамаагүй чилээд байгаа юм болов гэсэн бодоол тий. Тэгээ тэр жил ч бас их бороо хэрэгтэй байсан шүү дээ. Тий. Нэлээд жоохон наадмын өмнө 2 өдөр бороо хэрэгтэй. Хайрын тодорхой болчих шиг боллоо. Дотроо би ч одоо залбирал одоо юу л яриад байгаа юм бол доо гэсэн бодож байсан тий. За халуун мөр яг хавчиг мөр төрүүлдэг жилээ бол яасан юм а. Ер нь сунгаан дээр бол хурдан байсан. Тэгээ дунд сунгаа хийчээд дунд сунгаан дээр сайн төгссөн. Манай 2-3 мөр бөөнөрөө ер нь тэрхэн өнгөнд явсан. Тэгээд их хаштайхан байгаа маань тэгээ дунд сунгаа хийчээд нэг жоохон тордоод амраагаад бас нэг нүүдэл судалж таарад бас өөртөө ажил хийж чадлаггүй. Зөөллөөд бас ажлын зөөлдүүлээд. Тэгээ их сунгаа хийсэн чи бормор халуумор тэр чинь бас халуумор төрүүлээ бормор дөрөвт орсон шүү дээ. Тэгэхэд хоёулаа суугаад бас нэг бахаагаад амьсгаа автсан бүр амьсгаа суудсан байсан байхгүй явахгүй байсан. Тэгэл сууч яач харан тэгэл яг хүмүүс ч одоо энэ ч одоо нэмэргүй байгаа юм байна явахгүй байгаа юм байна гэж ойлгож байгаа юм л да. Ер нь бол тэгээ яг би дотроо бол бодож л байсан юм л да. Яг нэг жоохон л алдаа гарч байгаа тэр ямар үзүр дээр нь суллаад нэг жоохон амраацсны. Тэгээ нэг жоохон тордлого хийцний л юу гарч байгаа байх гэж бодоод. Тэгэл их сунгаагаа хийчээд сунгасныхаа маргааш 2 морь өглөөгөр мулт хөслөөд бүр сунгааны маргааш өглөө. Тэгээ арайч амч уйж хоноогүй зүгээр. Тэгээд өглөө нь хөлслөөд сайн мулт хөслөөд тэгээ байж ийсэн хөлсөлчөө сайхан хөлсийг болгоч уян дээр уйдсан чи халуун морь нэг л сэгнийгээд бүр нэг бие аваад нэг бүр жигтэйхэн гоё болцсон. Тийм бормор нь арай нэг налдгардуу бас нэг жоохон өдтэй бие авдаг бас нэг арай нэг дутуу юм шиг. Халуун морь нь бас их аштайхан болцсон юм аа. Тэгээ тэр жил манай хонгор алзан морь их хурдан байсан. Ер нь бол нэвт хурдан байсан. Нөгөө хоёрыг өрөхгүй л байсан л да. Тэгээд мордож уралдаж чадаагүй л болохоос ш. Тэгээ хүн болгон яг нөгөө хонгор алзан морь л гээд ийсэн. Тэгээд яг хонгор алзан морь ч яг тэгээд наа халуун морь ч ерөөсөө яг нэг болчоод ах шиг байна. Ямар ч байсан. Гэхдээ би сайн уралдах байхаа. Ямар ч байсан тархины морийг нэлээд чирхээр болчлоо гэдэг. Тэгээ аригдаж төрүүлэхийг одоо ястаа сайн мэдэхгүй. Ямар ч байсан тархины морийг нэлээд чирхээр л боллоо одоо гэж ярьж ирсэн. Тэгээл ер нь гараан дээрээс яг тэр баяр наадмыг ер нь их насны морийг дагсан л дайж унаас нь. Тэгээл төхөөрөмжнөөс гараал ганцаараа явсан. Тод янзаг гэдэг чи өөрөө бас ямар хурдан морь үлээ те. Урдаа морь гаргадаггүй ер нь бас тэгээл довтоо хөдөлчдөг. Тэгэхээр тэр сайн морийг бас тэгэж. Ер нь тод янзаг бас яг тэгэж морин дийлдэж хөтлүүлсэн наадмууд ерөөсөө ганц удаа тэр л баг шүү ер нь бараг. Бусд наадам чи дандаа л ер нь өөрөө хөтлөл явж идэг. Тэгээл тэр чигээрээ төрүүлсэн те. Тайхан л байсан. Тэгэл тэрийг төрүүлсэн. Наадамд бас сайхан төрүүлсэн те. Хонгор алзан морь бас айтайхан байсан тэр жил. Сүүлдэн тэр наадам шууд одоо 5 телевизээр үлээд дэмжлээ та хэд нөгөө давхад дотмолда хонгор алзан морь айтайхан л байсан. Тэгээд одоо тэр айтайхан байх гэхээс илүү тэр наадам төрүүлэх мөр цаанаасаа байдин гэсэн. Тэр халуун морь төрүүлэх байсан баг л та. Тий. Айтайхан байсан шүү дээ. Хоёрч маань нэг тэгж ам гарсан тэгээд залуу хүмүүс арай л нэг жоохон тэгээд өнөөл гэж би дотроо hodчихсан. Сайхан. Ерөн зөвөр нөгөө ижилхэн нэг цаг үед байсан олон хурдан морийг одоо ингээ хооронд нь жишээд ярихлаар нэгдүгээр тэр ч одоо цаг хугацааны хувьд одоо хойно өмнө байсан болохоор бас болдгүй юм гинэ. Жишээлбэл сөрөн хоргой хээр азар гажны шарахтаа уралдсан бол яах байсан болч гэдэг юм нэг тийм харьцуулт юм ярихлаар одоо уяачд бас нэгч тийм яг дуртай биш байдаг юм байна. Гэтэ яг нэг уян дээр байдаг олон хурдан морь одоо цагт бас өөрийн чинь уян дээр байна. Бас нэгч биш, хоёрч биш, гуравч хурдан морь уралдаад байна. Зүгээр эзэн хүн бол дотроо одоо миний энэ илүү юм байгаа юм да гэдэг шиг нэг тийм бодол байдаг баг. Аль аль нь төрийн төмөн ихүүд байх, нэг нь их хурдад дайрагдсан соёолондоо ч улсад төрүүлсэн морь байх. Энэ гурван морины ер нь яг мөнхөд сугурлаад байвал аль нь өмнөө байгаад хармаар уу? Анхны одоо бас
тэрний наадмаас төрөө авч гисэн бармаар арай би илүү даацтай болов уу гэж боддtiin. Одоо айлын гээд би одоо мар шинжээч гэдэг юм уу тэр зохимжиг бах. Тэгээд 2 сайхан дөрөв. Нэг нь соёлондоо төрүүллээ, нэг нь авчмаар төрүүллээ, нэг нь долоотодоо төрүүлсэн тийм учраас миний хөгжид нь одоо Монголын сайхан Ахмад Оёчд одоо хүн харж л байгаа бах. Тэр юм гэж ярих нь жоохон зохимжиг бах. Сайхан хурдан буянгууд урлал хурдмаар. Тий. Тэгээд би яг энэ одоо гаргаж авах гэж олон жил үүдэн болсон бас. Нэг хүний ажлыг хийж бүтээх насыг нэг 100% гэж үзвэл бас нэг 10 жил ажил хийж бүтээх нэг 70% би морин зарцуулсан гэж боддог. Тий. Тэгээд сайхан залуу саа үйж байна. Тий. Уяцсан одоо уяцсан байна. Энэ залуучууд чи яасан ч мундаг болцсон юм. Манай билгээс хуулаад одоо энэ үнэхээр сайхан үйж байна. Миний хувьд бол одоо яг сайн одоо гаргаж өгөөд тэр оюух боломжийг голцоог л одоо бүрдүүлж өгөх тийм ээ. Тэр тал дээр л хичээж ажиллахыг боддог л доо. Батүлэг Тодманлагийн хувьд өнөөдөр бол Монгол төрийн наадамд энэ халзан азраг одоо цаг үеийнхээ азрагнуудаас бол одоо хамгийн дээгүүр ирэмлэгдэж байна. Хүмүүс нэг бахархах ярих юм байт юм. Би Монгол төрийн наадамд 4 азраг харигдуулсан хүн. Өөрийнхөө унган одоо 3 азрагыг харигдуулсан, өөрийнхөө 4 азрагыг харигдуулсан шиг тийм үү. Даваахуу Тодманлаа, Дорноон Сундууга, Галшрын нэрт уяач Монхор алтар гэд нэг гарын 5 уруунд багтах хэдхэн уяач Монгол төрийн наадамд 4-өөс 4 хүртэлх азраг харигдуулсан байдаг юм байна. Танахаас унган бас нэлээд олон азраг төрүүлж харигдсан байхаа. Энэ талаараа нэг сайхан яриач. Дээр нь 519 гэдэг номер танаад ер нь энэ хайраг төрүүлж байгаа азраган дээр чи хэд харагдлаа. Энэ учир тогтолтой тийм юм байдгийм уу? Тооны бэлэгдэл байдгийм уу? Ямар юм байдгийм бэ? Энэ нөгөө 89 онд би нөгөө халзан мөр унаал анх 519 номерт дуусаад ам хөгжүүлж ирсэн юм л. За. Тэгэл одоо тэрнээс хойш л энэ номерыг байнга л авч одоо гайгуугасгаа бас нэг тооны бэлэгдэл үүд юм уу тэр гайгуу мөрөндөө зүгүүл явуулдаг шин. Жишээлбэл танах нэг юм тоо утсан байдаг тийм ээ. Тий. Тэгээд манайхаас одоо унган азраг гэх юм бол одоо гуйлан зээрд байна улсууд харигдчихсэн. Сугаргоо хол азраг байна. Тэгэл хээр азраг байна. Янзаг байна. Энэ халзан азраг байна тий. Тий. Тэгээ халзан азраг гэдэг нь улсууд бас 5 азраг ус харигдсан байна унган. Тий. Тэгээд бас нэг одоо тэгээд нөгөө гацхай халзан малзан гэдэг уул нь бас байгальтай бас тийш юм бол тий. Халзан азрагч бас яг алч манай унган азраг шүү. Тий. Тэгээд одоо сүүлийн одоо их хурдад гэх юм бол 3 азраг нэг хээр азраг дөрүүлээд хул азраг нэг ам үзүүлээд халзан азрагаас ам үзүүлчихэд сүүлийн 3 одоо их хурдын уралдаанд одоо манайхан 3 азраг бас харигдсан. За энэ үзэгчдээ би та бүхэндээ 100-ны хөлгүүд нэвтрүүлгийнхаа 31 дахь дугаарыг хүргэлээ. Ингээд бидний нэвтрүүлэгт анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. 32 дахь дугаараараа иргэн уулзъя. Таны амьдралын нандин дурсамжуудтай бид хамт Ганган брэнд